Сайн басан та бүхэнд мэндийг хүргэе. За Crypto Verse ээлж нэгэн дугаар. Эхлээд бэлэн боллоо. Эхлээд удаагийн дугаар ээлж нэгэн дугаар биш юм байна. 2025 оны анхны дугаар юм шүү дээ. Вау. Тийм биш дээ. Тэгш. За тэгээд шинэ жил, шинэ ерөнхийлөгч. За Америк нэгдсэн улсын шинэ сенаторууд тэгээд шинэ хууль дүрм одоо тогтноо гэсэн хүлээлттэйгээр шинэ stop loss. Бүгд шинэ эрхэллээ тий. Одоо энэ алдсан бүх алдагдлаа буцаад тгээс ихэх боломжоо. 25 онд бол алдагдaltaгүй явж байгаа шүү гэдэг. Алиж алдаад ирсэн шүү. 25 онд бол ямарч алдагдaltaгүй байгаа одоо. Яван гараад лонг нээсэн. Тэгэл солиут будад бас хөдөлсөд авсан да. Мондаг. Анхны stop loss. Анхны гэж мартдаггүй гэж байна шүү. За энэ л нэр энэ. За энэ 7 хоногт ерөөхдөө бол энэ 7 хоногт гарсан мэдээ хэсэлүүд дандаа ер нь бүтэн жилээ баатсан 25 оноос юу хэлэх вэ гэсэн мэдээнүүд их явлаа. За тэр дундаас бас багтаас. Тэг яг өнгөрсөн онд бол ерөөсөө миний үзэхээр бол угаасаа 3 топ юм байгаа мөлий. За ETF ба. За ETF тэгээд дээрэс нь юу Америкийн сонгуул. За тэгээд нөгөөт нь болгоод биткойны үн одоо түүхэн 5 100к давсан тий. Бараг 3 4 жилийн өмнө хүмүүс ирдэг байсан үн төрсөн. За одоо бол биткойныг ирээдүйд энэ онт идэх үү гэдэг нь хамгийн доотлоо 75-аас дээдлэлт нь 400к хүртэл хаамгуудыг бол ингээд хүмүүс өгсөн байгаа янз бүрээр. За гэхдээ өгж байгаа хүмүүс нь бол тэд хүрнэ гэж угсаа шууд хэлээгөө. Тэг магадaltaй тэд их юм бол энэ инх юм бол гэдэг. За тэгэнгუთ яавал ингээд тавингууд одоо нэг юм хэлж байгаа. Ерөөсө Franklin Templeton гэсэн дэнийг хэлсэн мэл хөнгө болтой гац. За хид хідэн ус биткойныг одоо ингээд валютын нөөц тийм валютын нөөц гэж байдаг шиг биткойны нөөцтэй болно. Энийг одоо тийм валют хөгжлийн зөвшөөсөө гадна давхар энэний нөөцийг бүрдүүлж эхэлнэ. За ингэснээрээ бол за тэр бидний одоо таамаглаж байгаа одоо 150 мянга гэдэг төвшөнд бол хүрнэ гэж Franklin Templeton бол хэлсэн байгаа. За тэгэд энэ дээр ямар усуд их яригдж байгаа вэ гэхлээр за Бутан болон Эл Салвадор бол угаасаа биткойны одоо нөөцтэй гэж хэлж болох зүйлсүүд тий. За Америк, Хятад бас байгаа бох. Энэ дээр гэмт хөвтөндөөс хурааж авсан биткойнууд нь бол байгаа гэдэг утгаараа. За Хонконг, Герман, дээрс нь Япон. Яагаад гэж яригдж байгаа вэ гэхлээр одоо Хонконг, Герман, одоо Японы парламентын дээр нь болонгууд одоо манайх бол улсын хурлын гишүүд нь бол энэ олон улс гэж шийд агаад бид нар энэс хацаж болохгүй. Ер нь биткойныг яагаад нөөцлөх тухай ер нь яриа эхлэхгүй байгаа юм бэ гэдэг зүйлийг төвшүүлж тавьж ярьсан байлээ. За тэгэхээр хэрвээ тэгээ манай улсын хурл дээр ч гэсэн хин нэг бас ирээдүйд ярих л бах те энэ сэдвэр төв банкны одоо нөөц байлуу. Одоо би гарч байгаа ярих. Тий. Одоо гэхдээ Америкууд ерөнхийдөө нан хуулсаар одоо яасан битүүмжсэн баг биткойн байгаа шүү. Тэгэн зэрэг бас одоо ухраажсан биткойныг хадгалаад байгаа. За одоо Трамп бол гарчснээр бол нэлээдгүй official маягаар яг нөөцийн санд авч хадгална гэсэн юм байна шүү. Тэг ерөөс нэр зарахгүй гэсэн нэр хэлж байгаа юм. Тэг магадгүй Трамп гарчээд яг энэ үйлдэлийг ихлүүлэх явах юм бол бас дараагийн улсууднаас мэдээж уралдах маягаар даах маягтай ч магадгүй те. Дональд Трамп ерөөсө гарч ирээд хэлсэн үг нь бол тэгээд юу одоо нэг сард өрөх тангаргийн ёслол дээр хэлэх үг нь бол тиймтэй холбоотой байна гэж хүлээгээд байгаа. Биткойныг ингээд албан ёсны резерв буюу одоо ингээд нөөцөө болгоно. Тэрнтэй холбоотой юм бол ингээд дурднаа. Тэгэх юм бол ингээд бүр ингээд цаашаа амар явна гэдэг хүлээлт одоо яг ч ингээд зах зээлд харцсан байгаа. Шүгэн дундартал биткойн хадгална гэж юу? Тийм ярина гэж хүлээгээд байгаа. Амаргүй жилэтийг давнаа хэдэлээ. Тий. За тэгээд энэ дундаас Германы засгийн газар бас 24 оны одоо ингээд топ крипто дунд мем болж явж байгаа болсон. Яагаад гэвэл 6 сарын 12-наас зарсан шүү дээ. Тийм 6 сарын 19-наас 7 сарын 12-ны хооронд 50 мянган биткойныг зарсан байгаа. За тэгээд зарснаас нь хойш энэ нэг 60 мянга орчим төвчтөнд байсан. Тэр төвчнөөс хойш одоо л ингээд 100 мянга төвчтөн тий. Тэгээд Германы засгийн газар ч одоо biggest mistake хийсэн. Том ус байлаа гэдэг том аналисттэй гэсэн үг биш. Том аналист байлаа гэдэг бүх анализ нь ондог гэсэн үг шээ гэдэг зүйлүүд ингээд мем баягаар хүмүүс амар ярьдаг болсон. Дөнгөж ер нь заруугүй юу? Яг тухайн зарахт нь үдээс нэлээх хэмжээний нийлүүлэлт ороод ирсэн хааш унсан. За тэгтээ буцаад маш өстэй өсөлтөөр өсөж өсүүгүй л ерөөсө Германы ерөөсө доош нэгээд хэлсэн тий. Одоо бол ингээд бүр хааш өсөлтсөн л Германчууд ямар том алдаа гаргасан бэ гэдэг бас ойлгож эхэлж шүү. Тэгэхээр Германаас бас нэг сурах зүйл байгаа юм байна. За яагаад гэвэл Германы 50 мянган биткойн бол нэг гэмтэрхтэй холбоотой. Тэгээд энэ шүүх хурланд болохоос өмнө хороод авсан хөрөнгө байсан. Тэгээд шүүх хурланд болохоос өмнө тухайн хөрөнгөний үнц нь 10% буюу түүнээс дэш хуваар унахаар байгаа бол шууд тэр тон зааж борлуулаа гэсэн дэнд үнэтэй юм бэл. Өөрөөр хэлбэл stop loss-тай гэсэн үг. Тэгмүүд Герман засгийн газар бол stop loss-ны ажилласан л гэж тайлбарлах юм бэлээ. Ер нь бол. За тэгээд менежменттэй хүн гэж юу? Тий. За тэгээд 25 хонд онцлог трендүүд юу байх вэ гэдгсэн чинь за мэдээж DeFi төслүүд байгаа. За төвлөрсөн бус дэд бүтцийн төслүүд те. Одоо блокчейн төслүүдийг мэдээлэлээр хангадаг. За тэгээ араас нь болонгууд real world asset буюу одоо tokenization буюу одоо токенжуулалт гэдэг зүйлийг бид нэр хийх ярина. За энэ бол ялтч орж ирнэ гэдэг. За манай Дэмбэ хэлсэн байт юм да. Lofty эцэг AI гэдэг та сайт руу орох юм бол
За токенжуулалт гэж яг юу юм бэ? Уламжлалт хөрөнгө оруулалтыг токенжуулалт нь юу юм бэ гэдэг бодчихгүй харж байна. За энэ Loft ZG гэдэг газар болонгууд ингээд Америкт байгаа үйл хөдлөх хөрөнгүүд байгаа байшингууд. Одоо нэг байшин одоо байлаа гэхэд тэрийг ингээд 5,000 шиг токен болоод нэг токеныг та $50 аваад тухайн байр инвест хийж шүү дээ. Тийм, үнцэн өсөх юм бол та тэрийг 60-аар буцаага зарж болно. Тэр байрыг ингээд түрээслэх юм бол түрээслээс нь ногдол шиг маягаар аваад ээж болно. Одоо өөрөөр хэлбэл одоо ингээд таксинд ч гэсэн хүн явж байгаа. Таксиныхаа ч гэсэн ингээд үйл хөдлөх хөрөнгөний хөрөнгө оруулалтыг зөв зарчим ярьдаг шүү дээ. Манай нэг ажлын газрын хүн байдгийн айгуус хэрэглэн юм байлаа. Шинээр баригдсан байрыг ингээд цахиалга өгч хатна аваад тэгээд яг 2 дугаар зах зээл дээр зарилж агаад ингээд мөнгө нугалчтай юм байлээ. Эсвэл бахан краш авчтай юм байлээ гэдэг ч юм уу те. Тэнгуут таксинд авах мэдчихэж байгаа заяа. Би хэлж өгье. 8081 уу юм бэ гэдэг худлаа ярьдаг хөө те. Тэгээд таксинд авах надад хэлсэн яа. Тэнгуут юу гэж ярьсан бэ гэхээр тэрэн дээр чинь бол яг тийм хөрөнгө оруулалтыг хийх одоо бэлэн капиталтай хүн хийгээд явах боломжтой шүү дээ. Тэнгуут бидний боломжгүй байх юм бол ингээд тэгвэл тэр краш чинь ч юм уу тэр байрыг чинь ингээд хэдэн токен болгох чинь олон хуваагаад илүү хямдаар инвестиг боломж өгöd шүү дээ. Яг тийм. Тэгээд Loft ZG-ийг тасалж үзээрэй. За эднэрийг ярьсан байгаа. Тэгээд стил биткойнийн одоо yield offering гэдэг зөвслөл бол явна гэдэг. Yield offering буюу одоо биткойноо та тийм авиж чадах юм бол хүүгийн өгөөж хүртнэ гэдэг. За яагаад тэгж ярьж байгаа вэ гэхээр ETF дээр гарч байгаа усны асуудал байгаа юм. Одоо ингээд ETF чинь биткойн авцсан. Зүгээр л хадгалж байгаа. Тэгээд ханшин өсвөл ашиг болж байгаа болохоос хадгалсан бол ямар нэг хүү авахгүй яг зөв. Тэнгуут Ethereum дээр чинь болонгууд бас ингээд Ethereum ETF дээр чинь Ethereum аваа хадгалдаг. Стейк хийж болохгүй. Стейк хийх юм бол наа чи үн цаас болчихно гэж санхүү цаас хооронд тэгээд байдаг. Тэнгуут энэ зөв дөрвөн журмууд ингээд тодорхой болоод Ethereum авч хадгалдаг ETF болон биткойн авч байгаа ETF-д бүгд стейк хийх юм ингээд yield одоо хүү авах боломжтой болоод ирэх юм бол энэ ETF-ийг биткойн болон Ethereum ETF авч байгаа хүмүүс давхар өгөөж авах боломжтой болчихно. Ингээд ирэхлээр бүр ингээд илүү ашигтай болно гэдэг зүйлс ярьж байгаа. Зүрхэн ашиг болох юм шүү дээ. Хоёр хадгалсныхан төлөө хүү авах боломжтой болчихсон тийм. За тэгээд мим төслүүд бол угаасаа ингээд ирээдүйд явдаг. Гэхдээ одоо AI agents гэдэг одоо team айгу хүчтэй явж байгаа. За тэгээд ирээдүйд бол ихэд крипто ярьдаг инфлюенсеруудыг бол хэрэг гарахгүй гэж үзэж байгаа юм. Одоо чи баяртай болно шүү дээ. Би баяртай болно. Чи байж байна. Би таксины явах учраас байж байна гэж. Тэгээ яагаад тэгэхээр AI agent-уудын одоо хөрөнгө оруулах зөвлөгөө нь бол ингээд зах зээлийн шууд одоо байгаа real time одоо ингээд мэдээлэл дээр шууд анализ хийгээд хөрөнгө оруулалтын зөвлөгөө баг өгчих учраас одоо тэр KO бол ч юм уу тэр нөгөө нэг одоо Squid Game-д орж ирсэн MG Coin-ийн нөхдүүд бол угаасаа хэрэггүй гэдэг зүйлийг ярьж байгаа юм байна. Тийм учраас та бас энэ яг одоо энэ AI agent гэдэг төслийг бас аягүй сонирхож үзээрэй. За тэгээд энэ өөрөө токен тийм үү? Гэхдээ энэ одоо ингээд тийм байхгүй юу? Real world asset гэдэг шиг AI agent-ийн баган төслүүд байгаа. За энэ Chain Opera гэдэг төсөл $17 сая хөрөнгө оруулалт татсан байлаа 12 сард. За энэ төслийг бас сонирхож үзээд бүртгүүлээрэй. Тэгээд Fraction AI гэдэг төслөөс $6 сая хамгийн сүүл татсан байсан. Энэний одоо wait list нь бас та mail хаягаа бүртгүүлчих зүгээр баг. Тэгээд цаашдаа энэ AI agent гэдэг тимийг та бас судалж үзээрэй. За ингээд миний хүрх мэдээлэл энэ хүрээд тусч байна. За тэгвэл тэгээд таксины шалгаж яхаа техник шилдэр харцгаая да. За яцхан за тэгэхээр хэдүүлээ биткойн дээр за түрүүчийн дугаар дээр бас ямар хуу апдейт байна. Тэр одоос дараагийн шинэ арилжааны боломжуудыг бол айлах Telegram-д сошиал хуудасаар айлах дэлгэрэнгүй тавиад яваад байгаа. За ерөөдөө бол завгарсан сошиал юу болсон бэ? За оны өмнө хэдүүлээ нэг иймэрхүү паттерн зураад за ерөөдөө ингээд эндээс том correction хөдөлгөөн орж ирэх юм бол за доороос нь long арилж атаа тэр хүртэл short арилж гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч за энэ маань бол нэлээд сайн спорт бизнес зон дээр бол ирчихлээ гэж ярьж ирсэн. За тийм эндээс бол нэлээдгүй эргэлзээтэй учраас та нараас санал авч ирсэн. За дийлэнх хүмүүс бол дээшээ гэсэн саналыг бол өгч байсан. За мэдээж дийлэнх бас олонхын зөв байлаа. За миний short арилж байгаа бол ерөөхдөө бол явсараа байгаад за break even буюу за ашигтай байдлаар stop loss авагдаад гарсан байгаа. За одоогийн байдлаар биткойн юу болж байна вэ гэхээр за BTC-ийн хувьд бол за зэрхэн зургийг ивэл хоёулаа чинь. За ерөөдөө энэ дээр нэг ч явахтай юм зүр brush гэлч. За энд ингээд тааз болж ирсэн цэг. За стрит гараад ирэхээр шал болчдөг. За доош хүчтэй уналтын хөдөлгөөнд дээр шигсэн спорт болж ирсэн спорт. За энд мөн адил дахиад шал болж эхэлж байна тийм үү. За тэгэхээр ерөнхийдөө бол биткойныг 92,000-аас за нэг 94,000 гэсэн энэ түвшин дээр бол хүмүүс худалдаа авах сонирхол бол их байна гэж ойлгож болох нь. За мэдээж дээшээ all time high буюу за 108,000 хүрэхэд нь
сээлдсэн байна. За эндээс нэлээдгүй ашиг авсан хүмүүс буцаад тэрвээ тосч авч байгаа бол за мэдээж 92 гэдэг төвшин бол нэлээд бас хямдхан байна гэж үзээд байх шиг байна тийм үү. За одоо BTC-ийн хувьд бол за энд нэг иймэрхүү жижигхэн паттерн үүсээд за юм нь бол дээш стэрсэн. За доо бол яг баг цагаараа бол дээш ингэ стэрсэн явж байна. За тэгтээ ханшаа ингээд ерөнхийдөө бол баг цаг руу орлоод харах юм бол хит огцсон иймэрхүү өсөлтийн үдгэн бол ороод ирчихсэн шууд дэшегээ. За тэгээ урдны түүхээ ингээд харах юм бол за уналтын түүхтэй ч гэсэн тийм үү. За ерөнхийдөө ингээд паттерн үсээд ундаг correction хөдөлгөөн орж ирлээ. Дахиад correction хөдөлгөөн орж ирлээ. За нэг иймэрхүү байдлаар impulse correction гэдэг байдлаар өсөх юм бол тун дайжгүй ерөнхийдөө чиглэлээ хадгалаад явцдаг гэж би боддог. За тэгэхээр одоо хэдүүлэнд нь юу хэрэгтэй вэ гэхээр за мэдээж энэ импульс хөдөлгөөн явагдсан бол одоо баг зэргийн correction хөдөлгөөн орж ирээд за дараагийн импульс хөдөлгөөн дахиад дэше орчих боломжтой болоо гэсэн бодолтой байгаа. За эндээс бол нэг long арилжааг бол хийсэн. За энийг яг нийтэд хэлсэн үгүйгээ мэдгүй. Ямарсан мэд түрүүний дээшээ доошоо гэдэг дээр хүмүүс тодорхой хэмжээнд дээшээ чиглэлийг санал өгсөн бол long арилжаанд орсон болов уу гэж найдаж байна. За хэдүүлээ бол яг өчигдрийн хэмжээнд ярих юм бол за хэдүүлээ 3 таамаг гаргасан шүү дээ, тэ. За эндээс ихэд оролт их боломжтой цэгүүд гэх юм бол за дээшээ straight pullback гэх юм бол дээшээ орж болно. За struled entry хийж болно. За доош унах юм бол доороос нь дээшээ long орж болно. За эсвэл доош стрлээ pullback хөдөлгөөн дээрээс нь доош short арилжаанд орж болно гэсэн хэд хэдэн таамаг бол гаргасан. За тэр таамгийн нэгэн хэсэг буюу за дээшээ стэрчээд энд нэг жижигхэн буулж паттерн үүссэн. За тэгээ одоо бол ингээ харвал энд тааз. За одоо энд ингээд спорт болж байна уу да. Тэгэхээр энэ магадгүй дээшээ чиглэл өсөлтийн хөдөлгөөн орж ирэх боломжтой болоо гэж бодож байна. За энэ дээр лимит ордер өчтөр өгсөн байсан. За энэ ордерыг шүүнээрээд авсан байх шиг байна. За тэгээд түүнээс хойш за баг зэргийн өсөлттэй байна. За тэгтээ магадгүй доошоо дахиж ирээ шалгаад байвал бас мэдээж long оролт хийгээгүй байгаа. За эсвэл дахиад маржингаа нэмэх ч юм уу те. Тиймэрхүү бодломжийг бид нар төгс магадгүй маа гэсэн бодолтой бол байна. За энэ USDT dominance-ийг ярих юм бол за энд нэг юм доош цэцэг магадлал паттерн үүсч төрүүлээд ярьжсэн. За энэ дээр ингээд triple bottom болж исэн зэгээс өсөлтийн хөдөлгөөн оржсэн. За одоо ингээд дахиад ирээ харах юм бол нөгөө спорт зонд ирсэн байна. За энэ спорт зоноос доошоогоо алтлаад доош уналтын хөдөлгөөн ороод ирэх юм бол за BTC-ийн хувьд ч дээшээ явна. Ethereum-ийн хувьд ч дээшээ өсөлтийн хөдөлгөөн үргэлжлээд явах боломжтой байна. За одоо яг он гарсан сошиал за ерөөдөө тэр тусмаа X буюу за Twitter дээр нэлээдгүйх яригдж байгаа сэдв бол за одоо нөгөө биткойн доминанс буюу за энэ маань доош хүчтэй уналтын хөдөлгөөн орж ирж байна гэж их ярих боллоо. Тэгэхээр альткойн сизныг одоо ингээд эхлэж чинь бэлэн байгаарай гэдэг таамгийг бол нэлээдгүйх ярьлаа. За хэдүүлээ түрүүчийн 7 хоногт гаргасан таамаг апдейт хийх юм бол за энд доош цэцэг магадaltaй bearish bank-ийн паттерн үүссэн байна. Тэгэхээр доош цэцэг магадaltaй гэж таамаглаж байсан бол за одоогийн байдлаар бол доош стэрчгсэн явж байна тийм үү. За доош стэрхтэй доош стэрсэн pullback хөдөлгөөн орж ирсэн. За дахиад доошоо энэ дээр ирэхэд ингээд доо өвдчихсэн учраас дахиад шинэ lower low хийгээд явах болов гэж бодож байна. Тэгэхээр ихэд биткойн доминанс бол доошоо харж байгаа учраас за магадгүй одоо альткойнууд руу илүү мөнгө орж иж магадгүй шүдэж байна. За тэгээ альткойнууд руу мөнгө орж байгаа. Ерөнхийдөө альткойн season ихснийг мэдээ гэвэл за мэдээж Ethereum-ыг онцгой өсөхийг хүлээгээд байгаа. За Ethereum бол steady хэдүүлээ all time high эвдээгүй яваа шүү дээ. All time high бол энэ дээр 4867 гэсэн байдалтай бол байна. За тэрний наан ямар тааз байна вэ гэхээр за нэг 4000 гэсэн төвшин дээр хэдүүлээ эндээс мөн ч их sell short хийж buy short дарсан да. Тэгээд эндээс л хариу үйл аваад унчихсан. За энд тааз за энд дэшээс энэ дээр all time high хийжсэн байна. Тэгэхээр одоо баг зэргийн засварын уналтын хөдөлгөөн ороод ирчихсэн бол одоо магадгүй дахиад дэше яваад энэ 4000 гэсэн төвшнгөөс дэше гараад ирвэл шинэ all time high буюу altcoin season-ыг альбасаар хийснийг бол мэдээж харуулах болов. За мэдээж altcoin season дээр хамгийн хүлээлттэй coin гэх юм бол за Ethereum байна. За Solana, XRP гэсэн coinуд байна. За яагаад гэвэл за Ethereum дээр бол ETF гарчихсан. За нөгөө coin дээр нь бол ETF-ийн хүсэлтийг бол илүүжээ өгчихсөн. За тэгэхээр тэр маань одоо удахгүй батлагдаад ирэх юм бол бас нэлээдгүй эрэлт бий болж магадгүй. Тэгэхээр ханшийн хавьж гисэн сайхан өсөлтийн хөдөлгөөнтэй байж магадгүй гэж бодож байна. За тэрхэд бол
За одоо яг idea өгье гэвэл за мэдээж би бол эндээс long арилж орчихсон байгаа учраас за мэдээж та арилжаанд ороогүй арилжааны оролт хүлээж байгаа бол юу гэж зөвлөө өгмөр байна вэ гэвэл за нэг устгачаа. Одоо яг энэ үүсэт байгаа. За 3400 гэсэн төвшин дээр тийм үү. Энд дээр ихэд хааш ингээд тогтоод буюу за эндээс худалдаа авалт байгаад буюу за price action үүсэх юм бол эндээс дэше long арилжаа хийвлээж юу болов. За мэдээж long арилжаа ерөнхийдөө бол арилжаанд орж байгаа бол мэдээж stop loss гэдэг зүйлийг бол заавал байршуулж их хэрэгтэй. Алдагдлын хэмжээг мэдэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхгүй эндээс long арилжаанд өөстө хүмүүс орж ийн ашиг хийдэм байх мэдэм байх гэдэг байдлаар орох юм бол за мэдээж магадгүй хашиг өдөд доош ингээ бүр унаад ирэх шүү дээ. Таамаглахгүй учраас stop loss бол ингээд доош явчвал данс чинь шатах нэ гэсэн. Тийм учраас эрсдлийн менежменттэй stop lossтай яваарай. Тэгэхээр мэдээж он хэлж байгаа учраас за бүгдээрээс арилжаандаас нэлээдгүй них уур за мэдээж өнгөрсөн он юу юм дээр алдсан байна. За энэ онд яг юун дээрээ сайжрах хэрэгтэй байна. За мөн бас мэдээж арилжааны оролтуудаа тэмдэглээд яваад байвал дараа нас сарын дараа 2 сарын дараа буцаад тэмдэглээ харах юм бол ямар тэнэг оролтууд хийжсэн бэ гэдгийг мэдээд авчих учраас тэмдэглэл оныхны хөтлөж эхлээрэй гэж хүсмээр байна. За миний хувьд одоо Ethereum дээр long орсон байгаа. За магадгүй ингээд шалгаад байвал маржин буюу за одоо орсон оролтынхоо хэмжээг дээш нэмэгдүүлэх бодолтой бол байна. За BTC-ийн хувьд за жижигхэн иймэрхүү correction-уудыг харах юм бол за магадгүй дахиад дээшээ маржин нэмэх юм уу те long арилж байгаа илүү бариад явъя гэсэн бодолтой. За ягаад long арилжаануудыг төлөвлөлөөд байна вэ гэвэл за мэдээж Trump одоо та ерөөхдөө 2021-ийн дараа ч юм уу тангараа өргөн за мэдээж ерөөхдөө чинь суудал дээрээс суугаад за тэр одоо мэдээж ерөөж баснасынхаа дараа биткойныг одоо нөөцийн сандаа авнаач гэдэг юм уу те тиймэрхүү зүйлийн мэдээллийг бол маш их хүмүүс хүлээж байгаа. Тэгэхээр тэр мэдээлэл хэрвээ гарах юм бол за мэдээж биткойн ааш сайхан өснөө гэж ойлгох хэрэгтэй. За тийм учраас long арилжаатай нэлийн итгэл үнэмшилтэй яваад байгаа. За мэдээж futures арилжаан дээр жоохон эргэлзээтэй stop loss хүлээд байгаа бол айлах спотер хөдөлж аваад байгаарай гэж зөвлөд байгаа шүү дээ. За тэгээд дараагийн дугаар дээр за total 2 болон за altcoin-ууд дээр шинжилгээ хийж явъя гэсэн бодолтой бол байна. За ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.